За форматлах компьютер руугаа шилжсэн. За надад нөгөө нэг GPT-ээр бэлдсэн boot байна. За хэдүүлээ partition харах хэрэгтэй. Нөгөө нэг disk part руу ороод нөгөө миний нөгөө NVR нөгөө GPT юм байна уу гэдгийг дахин нэг талаас шалгах хэрэгтэй. За энэ бол GPT байна. Миний бэлдсэн boot flash бол GPT-ийн Windows 11-ийн систем байгаа. За ингээд бүх юм таарсан. За болсон. За гээд формат их үйл ажиллагаа бэлэн хэрэгтэй дата файлуудаа хуулж авсан. За тэгээд нэг юм хэлэхэд манайханд бас юм байж болно. Ганцхан MCD partition хуваалттай, ганцхан хард тийм ээ. Хоёр partition хуваалтгүй хүмүүс байвал энийг үзээрэй. Ямар нэгэн байдлаар дата файлаа хадгалах, сейвлэх, hard drive ч юм уу тийм ээ. Тийм боломжгүй болсон тохиолдолд энийг л хийгээрэй. Энэ яадаг вэ гэхлээрээ шууд эндээсээ дахиж нэг partition хоосон энд шууд гаргаад ирнэ гэсэн үг. Одоо шилбэл над одоо шил энийг хэдүүлээ харахад нийтдээ миний одоо used space гэдэг ашиглаж байгаа 47 ГБ байна. За free space нь 190 ГБ байна. Тэгэх юм бол би энд 102 ч юм уу те 50 100 ГБ-гийн хоосон дахиад нэг partition үүсгэх боломжтой. Энэ бүр аргаа барсан үйлдэл шүү манайхаа. Ямар нэгэн байдлаар хөдөө орон нутаг ч юм уу те хөдөө энийг үзэж байгаа байх юм бол те хадгалах тийм ямар нэг юм байхгүй тохиолдолд энийг л ашиглаарай. Тийм ээ. Эсвэл ганцхан partition-та тэгсэн мөртлөө hard drive ч юм уу хэрэгтэй файлууд авсан тохиолдолд энэ үйлдэл хийгээд хэрэггүй. За энийг болох яаж хийх вэ гэхээр түрүүний шигээ disk part руу ороод энэ дээр маус өрөө дарна. Биш энэ дээр маус өрөө дарна. Тэнгүүлээ та ийшээ орох хэрэгтэй. Энэ болохоор яадаг вэ гэхээр нэг partition дахиж partition гаргах зорилгоор хийж байгаа шүү. За нийтдээ надаа 180 ГБ-гийн диск үүсэх боломжтой юм байна. Таны хадгалж байгаа файлаас хамаараа та төрдөө те. Энийг бол байнга ингэж хийх бол шаардлагагүй, зүгээр бүр аргаа барсан тохиолдолд ч юм аа. Энийг одоо шилбэл би нэг 50 ГБ-гийн файл хадгалах хэрэгтэй гэж бодоход за нэг 70 ГБ гэдэг өгч. 70 мянга тийм ээ. 70 ГБ гэдэг. За одоо үүснэ. За ингээд нийтдээ 68 ГБ-гийн надад юу үүссэн байна энэ дотор. За энэ дээрээ дахиад маусаар дараад энэ дээдлэхийн дараараа. Гээд next. Ерөөсөө next finish. За ингээд надад тагшны CD үүслээ тийм ээ. Disk partition үүслээ. Тэнгүүтэл таад бүр аргаа барсан үйлдэл хийх гэж байгаа тохиолдолд мөн таны C disk тодорхой хэмжээний юм багтаамж файл гаргах тохиолдол ингэж үүсгэн шүү манайхаа. За тэнгүүтэл одоо нөгөө нэг хэрэгтэй файлууд руугаа ийшээ зөөгд өгч. За надад бол зөвхөн дэлгэцэн дээр л байгаа файл байгаа. Би нэг бүгднийг шийгээд энэ болохоор бүр аргаа барсан тохиолдолд шүү манайх чухал одоо тий хүүхдийн бичлэг зураг байдаг юм уу тий. Тийм тохиолдол ашиглаараа бүр жижигэн файл байх юм бол Gmail-ийн Google Drive руугаа ороод хадгалж штэ тий. Эсвэл бол би энэ хийх шаардлагагүй гэх юм бол заавал энэ хийх шаардлагагүй зүгээр next. Энэ бүр аргаа барсан тохиолдолд бүр ингэж хийх боломжтой гэдээ би таад харуулж байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө BRD дискүүдийг одоо хэдүүлэнгийн хадгалсан байгаа файлууд тийм ээ. Эсвэл хоёр дисктэй хүмүүсүүд энэ дээр чухал файлуудаа ерөнхийдөө хадгалцдаг. Тэнгүүтэл та форматлахаас өмнө энийхээ нэрийг орчилж толгойн ирэхгүй гэдэг зорилгоор. За би энийг шилбэл датаг хадгалцдаг. Дата тийм хэдүүлэнгийн чухал хэрэгтэй файлууд байгаа. Ок гэж орчин. За одоо форматлахад бэлэн. За компьютер шууд манайха shutdown гэж ундраач. За хэдүүлэнгийн флаш байна. Бүтээ бэлдсэн. За энийгээ залгаад. За одоо шууд компьютер асаага дараа шууд F12-оор дараадаг. Битүү. Хэд ч юм уу ингэ дараадаг. За тэнгуүтлийн бичиг гарангууд л таны boot menu руу орж ийн гэсэн үг.
За хоёр нь бол би пэйж дээр Dell, Lenovo, Sony гэд бүх брэндүүдийн default boost BIOS boot entry KU-ийг оруулаад зургийн хэлбэрээр оруулчихсан байгаа. Ерөнхийдөө Dell-ийн ноутбук юм уу процессорууд байх юм бол default нь ерөнхийдөө F12 дээр юм эсвэл Delete дээр байдаг. F12-оор дарахад болно. За энд бол миний флаш гараад ирж байна тийм ээ. SanDisk-ийн. За энэ нэгийг дараад шууд хараад орчих. За тэгээд зарим флашнаас хамаарат ерөнхийдөө сайн флаш бол хурдан уншаад дуусна. Эсвэл бол SSD хардтай байх юм бол энэ бол өсрөл 5-10 минут дотор л форматлаад дуусна. Энгийн HDD хардтай ч юм уу те флаш нь жоох муу байх юм бол нэлээд удаан те нэг 30-30 минут формат явагддээ шүү. За next. Ерөнхийдөө энэ дефолт юмуудыг ер нь өөрчлөлт хэрэггүй. Яг нь Монгол болгосон ч болно. Гэхдээ ер нь бол англи хэл дээр явах нь бол илүү амар байдаг надад бол. За next. Энэ ч гэсэн бас англиар байсан зүгээр. Next. За би болохоор 11 бүтнээр нь инсталл хийх юм чинь энийг дарна. За энийг дараад next. За манайх 11-ийн албан ёсны лиценз кейтэй болвол эндээ хийж болно. Лиценз кей байхгүй бол энийг дараад өргөжлүүлнэ. За манайх ерөнхийдөө програмын сонгосч болно, хомын сонгосон ч болно. Ерөнхийдөө ер нь бол эдгээр нь бол яадаг вэ гэхээр тухайн хүний ашиглах одоо ямар програм ашиглах вэ? Тэрнээс хамаарат хүмүүс нь бол програмдаа зориулж ерөнхийдөө үйл системээ сонгодог. Windows 10 Pro гэдэг нь болохоор одоо бүр цаашлаад ярих юм, IT-ийн төвшөнд ярих юм бол domain controller ч юм уу тийм ингээд байгууллагын системийн юу ашиглах юм бол Pro. За эсвэл энгийн одоо хэрэглээнд бол ер нь бол хомын сонгоо явсан ч болно. Ерөнхийдөө Pro бол зүгээр. За next. Accept-ийн дараад next. За одоо partition талаар гараад ирлээ. За ерөнхийдөө манайх эндээс нэг юм та ойлгоод авах бол асуудал. Энэ бөө баах юм гараад. За аль нь зөв бурууг нь дарч байгаа санаа бөө зовлт хэрэг байхгүй. Ерөөсөө та 1 2 3 4 5 гэдэг нь болохоор энэ 5 нийлээд нэг диск болж байгаа. Тэгэхээр манайхаа 2 3 дисктэй байх юм бол дахиад доошоогоо 1 2 3 гэдэг ч юм уу те 1 2 гэд явах юм бол 2 байна гэж болно. Энэ болохоор миний юу вэ? Флаш диск байна. Тэгэхээр энд бол хэдүүлээ оролдох хэрэггүй. Ерөөсөө 1-ээс 5 хүртэл байна. Би сайн нөгөө та хэдэд дата гэдэг дискээ хэрэгтэй файл үүсгэж гэсэн ингээд нэршлэн гараад ирдэ шүү. Инхээр амар байд. Тэгэхээр та энэ датнаас бусдын бүгдийн дэлет хийхдээ хангалттай гэсэн үг. Тийм ээ. Одоо юу гэдэг 2 3 дисктэй ч хүн байж болно. Нэгэн дисктэй ч хүн байж болно. 3 дисктэй байх юм бол дата 1, дата 2, дата 3 гэдэг хэрэгтэй файлууд ингээ үүсгэжүүл ингээ формат ихт ингээ амархан гараад ирдэг. Тэнгүүт л одоо энэ 200 мега энэ бол хэрэггүй. Delete дараад энэ бол системээс үүсдэг ерөнхийдөө файлууд байдаг. Энэ бол тодорхой хэмжээний авдаг. За энэ бол миний хэдүүлэнгийн C диск байна. За эндээс нь авахуулаад delete. Хэрэгтэй файл маань дата учраас бусдын бүгдийн delete хийхэд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг. Энэ бол жоохон удаан уншдаг шүү. Манай нэг дараад та дахиад дараад явчих юм бол бос жоохон асуудалтай. Жоохон удаан хүлээстэй дараарай. За энэ бол нийт дата биш, энэ бол C диск байна. Миний дата бол энэ байна. За энэ дээрээ дараад delete. Гэ жоохон хүлээгээд жоохон уншдаг шүү. 1 2 3 секундын delete шүү манайха. За ингэ болсон. За энэ 2 байна. 2-оор delete-лээ. Бас дахиад. За ингээд partition wall delete-лээ болчлоо. За миний D дискний хэрэгтэй бүх файлууд байна. За энийгээ C диск болгоно. За энэ хоёр болохоор миний флаш. За ингээд болсон тохиолдолд одоо ингээд энэ дискэн дээрээ дараад бүгд нэг болчихж байгааз.
Тэнгүүт л энэ дээр нэг дарж идэвхжүүлээд зинхэрдүүлээд энэ дискэн дээр дараа next дардаг хүмүүс ч байгаа. Тэгэх юм бол нөгөө нэг хэрэгтэй файлууд дээр нь системч суугаад хамаг юм устгаа чинь. Тэгэхээр та заавал энийг анзаарах хэрэгтэй шүү. Энэ дээрээ дараад grid partition гэдгийг дарна. За ингээд автоматар таны partition гараад ирнэ. Шууд apply-нд дарчих. Тэнгүүт л системээс автоматар 200 мегаг аваад таны C дискийг одоо нүүсгэж байгаа гэсэн үг. За ингээд түрүүний нөө хэдүүлэнгээ устгадаг автоматар partition үүслээ. За тэгээд таад маань энийг заавал идэвхжүүлж өгөрөө C дискээ. Датан дээр яг ингэж идэвхжүүл зинхэрдүүлээд дарчих юм нөгөө нэг хэрэгтэй файл хадгалсан датаар очиж нөгөө системч суучдаг учраас C дискээ яг зөв идэвхжүүлж хагаад next дарахгүй бол нөгөө нэг хэдүүлэнгээ хадгалсан файл бодоо олчихно. Тийм учраас C дискээ зөв сонгоод next. За тэгээд install. Энэ бол нэг тийм хэцүү ингэж хүүдээ ингээд дараа буруу дарчих үдэ гэсэн бол байхгүй. 100% унш дуусны дараа 100 болонгууд компьютер маань өөрөө restart хийгээд ингээд асах байгаа. За next. Yes. Дахиад yes. Таныг нь skip дараач. За хэдүүлэнд бол интернеттэй байх юм бол ороод интернетгүй байх юм бол энийг нь дараад үргэлжлүүлнэ. За энд нэр өгчин. За пассворд өгсөж болно. За би бол пассвордгүй next гэж авчдаг. Дараад нь пассыг өгчөж болно. За next accept. За ерөнхийдөө компьютер форматлах энэ бол амархан, гол нь чухал partition хуваалт BIOS-н дээр ерөнхийдөө тохиргоо зөв өгөөд зөв явах юм бол ямар нэгэн асуудал бол гарахгүй. Ер нь бол хамгийн гол юм бол partition хуваалтан дээр байдаг. Дата файл устгах эрсдэлтэй байдаг учраас анхаарч форматлахгүй л. За дараа нь би Windows 10-аар бас форматлна. Уг нь бол ер нь бол яг бүгд ижилхэн. Яг нь Windows 10 болохоор арай өөрөөр. Гэхдээ ер нь бол форматлах явц бол яг бүгд ижилхэн. Яг нь 11 болохоор арай гоё юмсаг өөр байдаг. За ингээд компьютер маань аслаа. За ингээд асч байгаа. За тэнгуут л нөгөө нэг интернетгүй хүмүүсүүд гэсэн шүү дээ би. Интернетгүй одоо юу гэдгийг тийм ээ. Нал бол одоо вирус бол байгаа. Интернетгүй хүмүүс зориулаад лагин драйвер ч юм уу танихгүй байх юм бол нөгөө нэг флашнда хуулсан миний ISO-гийн файл руу ороод драйвер уншуулж болно. Шууд ингэж ороод next yes. За тэнгуүтлийн дээр тайт маань шууд select all гэдгийг дараад угаас нь хоёрыг нь тань угаас хоёрыг нь татаад авсан байгаа. За тэгээ шууд install. За энэ болохоор юуг таниулж гинэ вэ гэхээр таны LAN драйвер болон Wi-Fi драйверыг хоёуланг таньж байгаа юм. Би бусад драйверууд нь оруулах гэхэд угаас энэ том файл энэ бүтнээр ер нь бол 30-40 гига гэдэг. За тэгэхээр би хамгийн чухал бол интернетийн драйверуудыг оруулаад өгсөн болохоор таад интернетийн драйвер ингээ уншуулгаад ямар нэгэн байдлаар интернет орох боломжтой.
бусад драйверууд маань Windows апдейт дээр өөрөө татчих учраас ямар нэгэн асуудал бол байхгүй. За энэ бол OneDrive нь бол таньчлаа. За одоо wireless-ийг таниулж байна. За ингээл болоо. За одоо та хөдөө орон нутагт байгаа хүмүүс болохоор Wi-Fi гар утсаараа цацдаг ч юм уу тийм ээ. Тэг цацчихад Wi-Fi оруулаад ч юм уу бусад драйверуудаа татхна. За баярлалаа.